Эдгээр шууд юм бол хамаагүй шүү дээ. Манайс явуулж дээ л дээ. Манайхан бэлэн өсөлтгүйчтэй. Тэгвэл эхлэе. Манай энэ хүн юугаа шууд яриа орчихно. Тий. Сингүүлд 2014 оны 5 сарын 20-ны өдөр нийслэл хотод болох гэж байна. Энэ олон улсын гүйлт маань олон улс 1992 оноос хойш дэлхийн нийтээр ялангуяа Европод автомашингүй өдрүүдийг тэмдэглэж эхэлсэн байгаа. За Монгол улс бол энэ жилдээ 7 дахь удаа автомашингүй өдрийг зохион байгуулж байна. За олон улсын марафон гүйлтийн хамт бол энэ жил 4 дахь удаа бид нэр зохион байгуулж байна. Тэгээ энэ жилийн өрөө бол бид нар юу вэ гэхээр ухаалаг зорчилт цэвэр агаар гэсэн ийм урайтаар зохион байгуулж байна. За энэ яагаад ингэж ухаалаг зорчилт гэвхээр энэ та бүхэн болж өгвөл өөрийнхөө хувийн суудлын машинаас, хувийн тэргээс суудлын автомашинаас аль болохоор татгалзаад аль болохоор нийтийн тээвэр болон бусад төрлийн унаа, ундаг дугуй болон бусад төрлийн унааг илүү их сонгооч гэсэн ийм. За энэ нь яах вэ гэхээр эргээд та автомашинаас ялгарах хортгийг, агаарын бохирдлыг бууруулах ийм юутай ач холбогдолтой юм а гэсэн энэ үүднээс ийм ач холбогдлын доор, ийм урайн доор бид нэр тэмдэглэж байна. За энэ автомашины хязгаарлалт бүхий бүсүүд байгаа. За бүсүүд дээрээ нэмэрлээд бид нэр хязгаарлалтын бус бүсүүдэд маш их автомашины ачаал үүсдэг учраас нийслэлийн засаг даргын А301 захирамжаар бид нэр 19 худалдааны төв болон захуудыг энэ өдөр буюу 5 сарын 20-нд амраахаар энэ захирамж гарсан байгаа. За энэ дээр дүүргчлээд нийт 19 зах худалдааны төвүүд амрахаар болсон байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэхээр иргэд аль болохоор ажлаа зохицуулаад хязгаарлалтын гадна бүсүүдэд их ачаал үүсгэж явахгүйгээр аль болохоор энэ өдөртөө нийслэлийн баяр учраас энэ өдөртөө бүгдээрээ гүйлтэндээ энэ цэвэр агаар энэ өдөрлөгтөө оролцоорой гэж уриалж байна. Марафон гүйлтэнд ялангуяа энэ жил 30-аад мянган хүн бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ гүйлтэнд оролцох хүмүүс бол тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө эрүүл мэндийн хувьд бэлтгэгдсэн, хувцс хунрын бол бүрэн бэлтгэсэн байх шаардлагатай. Ялангуяа нийслэлийн эрүүл мэндийн нийслэлээс юу гэхээр энэ марафонд гүйж байгаа хүмүүс эрүүл мэндийнхаа хувьд бол үзлэгт орсон байх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ 30 мянган хүнийг бид нэг өдөр үзэж амжихгүй учраас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй очиж үзүүлж болно. Үнэхээр би эрүүл мэндэд эргэлзэж явах юм бол 20-ны өдөр өглөө 8 цагаас эхлээд бид нар эмнэлгийн үзлэг эхэлж байна. За энэ дээр ялангуяа зүрх судасны өвчтөө, даралт игсдэг, зүрх өвддөг уушигны бактериатай, амьсгааддаг ийм завиртай хүмүүс бол заавалчгүй эмнэлгийн үзлэгт ороод эмчээсээ заавар зөвлөгөөг авсны үндсэн дээр гүйх шаардлагатай. Нийслэлийн хөдөлгөөнд оролцогчид юу анхаарах вэ гэхээр манай замын цагдаагийн алба багш нар автомашингүй өдөр болж байгаа учраас энэ автозамууд дээр хязгаарлалт тоглолтуудыг тавьдаг. Тэгэхээр манай иргэд маань бид энэ лөө орох ёстой, ингэ явах ёстой гэдээ манай алба багшдын тавьж байгаа хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биелүүлэхгүй ийм нөхцөл байдлуудыг ихээр үүсгдэг. Тэгэхээр энэ дээр манай нийт нийслэлчүүд маань бас анхаарчих хэрэгтэй баг. За сая манай хүн хэллээ энэ бүх 13 цах биш ер нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон бүх цахуудыг амралтын режимд бай гэсэн ийм захирамж гарсан учраас нэг ч зах ажиллахгүй. Тэгэхээр захуудын хөдөлгөөн бол байхгүй байна гэж манай иргэд бол энийг бол анхаарах хэрэгтэй. Захуудын хөдөлгөөн бол байхгүй. За дээрээс нэмээд манай нийтийн үйлчлэгийн тээврийн эрсдлүүд бол нэмэгдлийн маршрутаар өөрчлөгдсөн маршрутаар бас ингээд үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр манай нийтийн үйлчлэгийн тээврийн эрсдлийн бас явах маршрутын талаар та бүхэнд мэдээлэх бах. Ер нь бол энэ автомашингүй өдөр гэдэг маань юу вэ гэвэл дэлхийн нийтээрээ энэ автомашинчлалаас татгалзаж байгаа эрүүл эко орчин бүрдүүлж байгаа хүмүүсийн автомашины хэрэглэнээс болж ямархуу хор аюул энэ агаарын бохирдол юу болж байгаа гэдгийг бууруулах энэ автомашингүйгээр ямар өөр эерэг хүнд ямар орчин юу үүсдгийг гэдгийг үзүүлэх энийг олон нийтэд сурчлах зорилтоор энэ хийгддэг олон улсын энэ жишгээр хийгдэж байгаа ажиллаа. Тийм учраас цаашд бол манай нөхдүүд бас юусэн зөвхөн автомашингүй өдөр биш та бүхэнд бас зөвлөмж болгож хэлэхэд манай нийт иргэд хөдөлгөөнд оролцогчид маань ер нь энэ хувийн хвшлийн тээврийн хэрэгслээсээ татгалзаж нийтийн үйлчлэгийн тээврийн хэрэгсэл ундаг дугуй явганаар явах энэ зүйлүүдийг илүү өөрсдөө сонгож хэрэглэж явах юм бол бидний зам тээврийн хослын нөхцөл байдал ч гэсэн тийм ээ бидний эрүүл мэндэд ч гэсэн ямар нөлөөтэй болох вэ гэдгийг энийг сурчлах гэж хийж байгаа энэ ажиллагаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгсэлд бол замлыг өөрчлөлт орж байгаа. Энэ бол өглөөний 8 цагаас оройн 18 цаг хүртэл мөрдөх ёстой
орой 18 цагаас хязгаарлагдсан бүсийг нэнгүүд нийтийн тээврийн хэрэгсэл хуучин батлагдсан зам маршрутаар явж байгаа. Энэ маршрутын хязгаарлагдсан холбоотой нийтийн тээврийн хэрэгсэл хоогоор их тойрогын замаар, урдуураа нарны зам, дамжин сүрэнгийн гудамжаар, баруун талаараа баруун дөрвөн зам, зүүн дөрвөн замаар энэ их тойрох чиглэлээр явж байгаа. Тэгээд энэ ардлын зурган дээр бол нийтийн тээврийн хэрэгслүүдийн бүх чиглэл маршрутын тойрох маршрутыг өнгөөр ялгаад тэмдэглэсэн байгаа. Энэ мэдээллийг бас авчихна үз. Тэгээд хоогоор явж байгаа тээврийн хэрэгсэл бол их тойрогын гудамж, баян бүрдийн зогсоол, үндэсний шуудангийн зогсоол дээр зогсоод эндээс алхаад төв талбаар хүрэх боломжтой. Зүүн дөрвөн замаар бол сансрын тойрог, халдвар судлалын эмнэлгийн зогсоол дээр зогсоод тэндээс төв талбаар руу алхаад хүрэх боломжтой байгаа. Урдуур нарны зам дээр замын цагдаа живүүр гарант гэсэн нийтийн тээврийн үйлчилгээний зориултын 2 зогсоол дээр буугаад алхах боломжтой. Энэ удаагийн Улаанбаатар Марпа 2017 онд онлайнаар сая бүртгэл явагдлаа. Яг өнөөдрийн байдлаар 33 мянган гаруй иргэн онлайнд хамрагчаа байж байна. Гэхдээ одоо яг баталгаажуулалт үргэлжилж байна. Бүртгэл бол хаагдсан байгаа. Одоо баталгаажуулалт явагдаж байна. Тийм учраас баталгаажуулаагүй улсууд дүүргүүд спорт хороо буюу нийслэлийн биеийн спортын хорон дээр баталгаажуулалтаа бас яаралтай хийх нь бас зүйтэй байгаа гэж бодож байна. За энэ удаагийн марафоны онцлог та бүхэн мэдж байгаа. Автомашингүй өдөртөөгөө цуг болж байгаа. Энэ зорилго бол шүү дээ. Автомашинаас татгалзаад хөдөлгөөний хомсдоос урсан сэргээд өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа. Ийм хөрөнгө оруулалт буюу нийслэл Улаанбаатар хот маань энэ өдөр маань марг одоо Улаанбаатарын одоо баяр ийм хэмжээний зохион байгуулж байгаа. Улаанбаатар марафоны зорилго бол мэдээж 42 км-д 21 10 5 км 1.5 буюу гэр бүл хараагүй нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ийм англиар гүйж байгаа. Тийм учраас энэ иргэд маань энэ дээр бүртгэлээс гадна 10 21 42 маань чип авж байгаа. Чипээ гэмтээж болохгүй гэдэг бас иргэдтэй бас сануулах хэрэгтэй байна. Чипээ гэмтээж болохгүй үдээсэндээ үдээд өглөө 8 хагас гэхэд ингээд талбай дараа ирцэн бай. Бас зарим иргэд маань хоцорчтой шүү гэдэг бас давхар бас сануулах нь зүйтэй. За яг одоогийн байдлаар 17 орны Монголтойгоо нэлээд 18 орны одоо тамирчид гадаадын одоо иргэд бүртгүүлч байж байна. За энэ одоо марафонд бид нэрс гүйцэтгийг идэвхжүүлэх зорилгоор азтан суглааг зохион байгуулсан байгаа. Иргэн бүр одоо төлбөрөө төлөөд азтан болох боломжтой. Энд болохоор манай ивентгэгч хамтран ажилладаг байгууллагууд маань одоо усан бассейн, фитнесийн жилийн эрхүүд байгаа. Байгууллага хамт олноороо 20-с дээш хүн бүртгүүлэг үүсэн тохиолдолд одоо спорт залуудад жилийн турш үн төлбөргүй үйлчлүүлэх ийм эрх гэх мэт ийм одоо суглаа зохион байгуулж бас бүртгэл амжилттай явагдаж байна. Тэгэхээр манай компани зөвөөс бол за мэдээж бол 10 км-ийн зайных нь одоо дистанцх нь мөнгөн барайных нь шагналууд байж байгаа. Мөн одоо оролцож байгаа хүмүүст нь одоо ихний аутер байрд нь эрэгтэй эмэгтэй тус бүрд нь өөрийн компани ирэмжлээс бэлэг гардуулж байгаа. Тэгэхээр энэ бэлэг маань өөрөө болохоор нийт 265 мянган төгрөгийн үнцэн бүхий иймэрхүү бэлэг байгаа. За мэдээж одоо манай өөрийн одоо бүтээгдэхүүн уурган батончиг, усны сав, гоо сайхны туршилтын бүтээгдэхүүн, манай үндсэн өөрийн бүтээгдэхүүн буюу Формула 1 уурган коктейл, тэгээд алюминий эслэг буюу одоо ундаа гэсэн иймэрхүү одоо шагналуудыг оролцож байгаа хүмүүст юу яаж одоо өгж байгаадаа маш их баяртай байгаа. За тэгээд манай компани зүгээс ер нь манай компани өөрийн ураа маань эрүүл идэвхтэй амьдралыг дэмжиж байгуулгаа. Тэр үнийх нь хүрээнд бас Улаанбаатар марафонд оролцож мөн одоо иймэрхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бүх нийслэлийн төрийн компаниуд байгууллагууд тэгээд түншүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэнд амжилт хүсье.